За сайн бацгаана уу? Хакинг орчноо бэлдэх гэдэг хичээлийг орно. За тэгэхээр хакинг орчноо бэлдэхийн тулд бид нар өмнөх хичээлдэр ямар өвлийн систем болон дистрибьюшнууд нь хакингд зориулагдсан байдаг вэ гэдгийг бол мэдж авсан. За үүнд бол Kali Linux, Parrot болон Arch Linux гэсэн энэ гурван өвлийн систем бол яг хүмүүсийн хөвчлэн ашигладаг дистрибьюшн байгаа. За эндээс бүгдээрээ өнөөдөр хакинг орчноо бэлтгэхдээ алийг нь ашиглах вэ гэхээр Kali Linux гэдээ байгаа. За Kali Linux-ыг бол өмнөх хичээлээр бүгдээрээ ямар учиртай дистрибьюшн вэ гэдгийг нь бол мэдэж авсан. За бүгдээрээ Kali Linux-ийн үндсэн вебсайт руу н ороод яг хэд хөлбөр нь гарч ирсэн. Би одоо хамгийн сүүлд бол энэ 2021 гэсэн релиз маань гарсан байна. За энийг бол бүгдээрээ харсан байгаа. За тэгэхээр Kali Linux бол хүмүүст яг анхлан суралцж байгаа хүмүүст ч айгүй гоё ойлгомжтой байдлаар хүргэсэн байдаг болохоор би яг энэ дистрибьюшнийг сонгож авсан. Arch Linux бол илүү яг мэрэгжлийн хакерууд болсон үедээ бүгдээрээ ашиглаж үзнэ гэсэн үг. За тэгэхээр Kali Linux-ыг бүгдээрээ суулгаж орчноо бэлтгэхийн тулд юу хэрэг болдог вэ гэхээр VirtualBox гэж ерөөдөө бол виртуализацийн технологи гэж зүйл хэрэг болдог. Тэгэхээр би өөрөө миний бол үндсэн үеийн систем Ubuntu гэдэг өмнө бас тайлбарласан. Ubuntu үеийн Debian based буюу Debian дээр суурилж хийгдсэн Ubuntu гэдэг дистрибьюшн байгаа. За энэ бол миний үндсэн. Харин би virtualization гэдэг технологиг ашиглаад өөрийнхөө үндсэн үеийн системээс гадна бас олон төрлийн үеийн системүүдийг ачааллах боломжийг биднэрт бүрдүүлж өгдөг. Энэ бол виртуал орчинд үүсгэж өгдөг гэсэн үг. За тэгэхээр virtualization-д юу хэрэг болдог гэхээр ерөөдөө бол биднэрт яг ижлэхэн компьютертэй ижлэхэн биднэрт юу хэрэг болдог вэ? Хард хэрэг болно, RAM хэрэг болно те. Тэрнтэй адилхан virtualization технологиг ашиглаад бид нэр RAM-аа төхөөрүүлж өгөөд, хардаа шинээр төхөөрүүлж өгөөд, шинээр үеийн системийг тэрэн дээр өөрөө угсарч өгдөг гэсэн үг. Тэгээд ингэснээрээ би өөрийнхөө Ubuntu-гээс гадна өөр үеийн системийг хүснээрээ ачаалт, виртуал орчинд ачаалж тэрийг ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн үг. За үүнийг биднэрт бүрдүүлж өгөхийн тулд юу хэрэг болсон бэ гэхээр виртуалчлах технологи програм гэж зүйл байгаа. За энэ дээр бол миний энэ оруулсан байгаа Oracle компаниас гаргаж ирсэн VirtualBox гэдэг зүйл байгаа. За бас өөрөөр ямар зүйл байдаг вэ гэхээр одоо энэ зүүн талд байгаа VMware Workstation гэдэг зүйл байгаа. За энэ хоёр бол ерөөдөө бол яг ижлэхэн, яг гол зорилго нь бол яг ижлэхэн. Харин хөгжүүлэлт нь бол яг хоёр өөр компани. Одоо энэ VMware-ээс гаргаж ирсэн, энэ болохоор Oracle-аас гаргаж ирсэн гэдэг хоёр өөр байгаа. За ерөөдөө бол VMware гэдэг миний энэ гаргацсан байгаа энэ хар өнгөтэй бол үнэтэй байдаг. Тэгэхээр бид нэр хэрвээ мөнгөний төлж чадахгүй бол одоо жоохон буруу аргаар кракинг зорилгоор крактаж ашиглаж болно. Гэхдээ ерөөдөө бол lifetime лицензийн өөрөө худлаад авчвал айгүй зүгээр. Тэгээ VMware-ийг ашиглахад бол бас их амар байдаг. За VirtualBox болохоор үнэгүй байдаг. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн одоо бид нэр бол Kali ашиглана гэж байгаа. Тэгэхээр та бүхэн ихэнх нь бол Windows ашиглаж байгаа болов уу гэж бодож байна. За зарим нь бол баг Ubuntu бас ажил дээрээ ч гэдэг юм уу те ашиглаад явж байгаа байх. Тэгэхээр бид нэрт алингээс нь ч орсон болон та бүхэн VirtualBox гэд Google-дээд оронгууд VirtualBox маань цаанаасаа таныг ямар үеийн системээр орж байгаа гэдгийг user agent-ээр нь бүртгэж аваад за би бол Ubuntu-гээр орж байгаа болохоор энийг дараа татхад бол шууд Ubuntu зориулсан үйлбэрийн татчих авах боломжтой гэсэн үг. Гэтэ Ubuntu юм уу Kali ямар нэгэн Linux төст үеийн систем дистрибьюшнийг ашиглаж байгаа тохиолдолд бид нэр яадаг вэ гэхээр шууд терминалаа нээж агаад терминал apt-get install за энэ урд нь бол судаагаа бичнэ. Би энийг алиас ашигласан учраас заавалчгүй бичээд авах шаардлага байхгүй. Install VirtualBox гэж татчихна. За тэгэхээр түрүүн download гэдээ дарсан чинь энэ дээр болохоор Windows-ийн host, OS X, Linux distribution, Solaris гэдэг энэ дөрвөн төрөлтэй байна. За тэгэхээр та бүхэн Mac ашиглаж байгаа тохиолдолд энэ OS X-ийг ашиглана. За тэгэхээр энэ DMG гэдэг файл татагдах нь байна. За Windows-ийн татаад үзье бүгдээрээ. Гэсэн чинь .exe файл байна. Exe-г бол шууд Windows дээр ажиллуулах боломжтой. За Linux distribution дээр татаад оронгууд энэ суулгах заавар байгаа. Одоо жишээлбэл yum install, yum-ыг ашигладаг бол одоо package manager-ыг ашигладаг бол yum гэж бичиж болно. За би бол apt package manager-ыг ашигладаг. За тэгэхээр
би энийг нь бичиж өгч болно гэсэн үг. Deb буюу за энэ дээр deb гэдэг нь болохоор ерөөдөө бол Debian-based Linux-ийн distribution дээр ашиглах зүйлийг хэлж байгаа. За тэгээд үүний дараагаар нь болохоор за wget-дээр татж болж гин. За энэ дээр нэлээд олон тохиргоо хийж өгч болно гэсэн үг. Тэрнээс өмнө тэгээд миний түрүүний бичсэн sudo apt-get install VirtualBox 6-гийн 1. За энэ бол ерөөдөө 6-гийн 1 гэдэг хөлбөртөнд зориулсныг татчих аваад ингэн та бүхэн ерөөдөө цаанаасаа уншуулхад автоматар шууд татчих боломжтой. За Windows дээр за exe файл уншуулахгүйгээр жоохон бүгдээ өөр төвшөнд татж үзье гэж бодож ивэл Windows дээр PowerShell гэдэг зүйл байдаг. За Shell-ийн ойлголтыг бол дараагийн имжлэгүүдээс үзнэ. За PowerShell-ийг оруулангууд за би бол Ubuntu дээр PowerShell оруулчих. Windows дээр бол PowerShell гэдэг зүйл цаанаас нь байгаа Windows 10 дээр. За PowerShell дээр бол шууд apt-get install за урдаа судаагаа бичнэ. VirtualBox гэд бичгэд шууд татах боломжтойгоор байгаа. За эсвэл миний түрүүний өмнө хэлжсэнчлэн Windows дээр Kali ороод ирсэн. Тэгэхээр Kali-гахан терминалыг гаргаж ирээд тэд бичиж орж болно гэсэн үг. За VirtualBox-ыг ерөөдөө та бүхэнд би санал болгож байна. Ягаад гэвэл энэ бол үнэгүй байдаг. Open source. Тэгэхээр та бүхэн шууд ашиглах боломжтой. VMware-ыг бол та бүхэн хэрвээ ашиглая гэж бодж ивэл танаа за байгууллага байж болно те. Тэрэн дээр бол худалдаад авсан тохиолдолд танд бол шууд lifetime лиценз ороод ирнэ. Ингэснийхэн дараа бол та энийг бол ашиглах боломжтой болчих жоомаа гэсэн үг. За энэ бол ашиглах хэлбэрийн хувьд бол мэдээж жоохон өөр байгаа. Одоо жишээлбэл энэ дээр VirtualBox дээр бол машин тэгээ help file гэсэн юм 3 зэс байхад VMware дээр бол ийм олон зэс байх жишээ нэ те. Файл бүгдийг ингээ хуваацсан байдлаар ингээ гаргаад ирсэн. За VirtualBox дээр арай өөр аргаар үздэг ч юм уу те. За тэгэхээр бүгдээрээ VMware ашиглахгүй учраас X-лээд гаргачээ. Одоо VirtualBox гэдэг зүйлийг ашиглана. За тэгэхээр юуны төрөнд бид нэр Kali Linux-а татж авах хэрэгтэй. За татж авахын тулд би бол ерөөдөө татаж аваад бэлтчихсэн. За юу яаж татчихсан? Distro Watch гэдэг сайт байдаг. Distribution-ыг одоо татж авах сайт гэх юм уу да. За тэгэхээр энэ чэнэс за search button хаана вэ? За энэ буцаж ухрааж аваад энэ энийг сонгочих Kali Linux гэдэг. За бид нар Distro Watch-оос шууд ороод харангуут за энэ type бидний мэдээллүүд нь байна. За тэгэхээр энэ дээр яг бүх type нь одоо Kali Linux-ийн хамгийн сүүлд гарсан хөлбөр нь энэ байна. За би тэгэхээр алийг нь татж авсан байх гэхээр за ISO дотор байгаа. Kali Linux-ийн зориултлаад 19-ийн 3-ыг та бүхэн зориулж шинээр татсан байгаа. За тэгэхээр 19-ийн 3 руу дараад орчие. За тэгэнгүүт дараад оронгууд ингээд бла бла яг Kali Linux-ийн яг ийм юм байна. Debian-based distribution тэгээд security болон forensics-ийн төлөвүүдийг collect буюу цуглуулсан байдаг бүгдээрээ байж байгаа гэсэн үг. За тэгэхээр би бол за энэ бол SCH 256-аар packet list-ээр татж авах. За артлынх нь бол за AMD 64 буюу 64 бит дээр. Одоо энэ бол архитектур нь байна. За артлаас нь бол large хөлбөр нь нөгөөх нь light хөлбөр нь. Бас энэ хоёр дотроо бас төрлөөтэй байгаа. 2019-ийн 3-ын light болон large буюу том гэд хөлбөрүүдтэй. Би эргээд бол хамгийн зөв яг нормалын татсан. Ингэж дараад урталт нь ингээд зүгээр дарч. Тэнгүүд ISO файлаар нь ингээд татагдчихна гэсэн үг та бүхэнд. За ингээд та бүхэн татчаарай. За татцсны дараа бол мэдээж ISO файл нь бол энэ дээр ингээд байж гин. За тэгэд ISO файл гаргаад ирсэн юм чи одоо бүгдээрээ яах вэ гэхэлэр new гэдээ дарна. Oracle-ийн VirtualBox-аас суулгацсан тохиолдолд. За энийг жоохон иржлүүлчихье. Ингээ хүснээр өдөрж болно. Ингээд general мэдээлэл нь, системийн мэдээлэл нь ингээ гарч ирдэг. За new гэдээ дараад за энэ дээр болохоор за Kali Linux гэж биччихтэй. Зөв энэ дээр бол хүссэн нэрээ өгч болно. Та VirtualBox-ийн яг энэ машиныхаа нэрийг юу гэж өгмөр вэ те. За тэгээд за энэ болохоор машиныхаа фолдерны хаана үүсгэх нь байна. За хэрвээ энэ яг фолдероор нь буцаагаад машинаа устгахчвал энэ машин маань байхгүй болчихно гэсэн үг. За энэ бол за Linux тэгээд за 2.6 дээр ингээ өгч. За энэний дараа next дарангуут юу гарч ирэх вэ гэхээр энэ дээр бол RAM-ны одоо санах хэмжээ гээ та тохируулж өгнө. За тэгэхээр миний хувьд бол screen fetch гэд харуул. Миний хэмжээ бол 16 ГБ RAM-тай. Тэгэхээр
энэ VirtualBox дээр Kali дээр ойролцоогоор за хэдийг өгж болох вэ гэхээр за 4 ГБ өгчөд бол ерөнхийдөө хангалттай гэсэн үг. Гэхдээ би ерөнхийдөө 8-ыг өгөө явчихдээ энэ хангалттай хэмжээтэй болохоор нөгөө зарим үед гацаад байж магадгүй өжтөд. Гэхдээ ерөнхийдөө 4096 юм уу өгчөд бол хангалттай. Та бүхний RAM-ны хэмжээ 8 ГБ enter байвал за нэг 2 ГБ өгөө явчихад бол хангалттай дөө. 2000 хэдтэй 2048 гэдэг өгчөд. За ингээд би 4096-аар тохирууллаа. Та бүхэн 2046 ерөнхийдөө бол нэгээс дээшээгээ байхад л болно дөө. Хамгийн ягийн recommended memory size нь 1 байдаг. Нэг дээр жоохон гацааддаг л да. Олон юм ачааллахлаар. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд бол 2 ГБ-аар өгчөд бол хангалттай гэж бодож байна. За 4 ГБ-аар өгчээ. За үүний дараагаар яадаг вэ гэхээр за create virtual disk hard now. Бид нар бол шинээр virtual hard disk үүсгэж байгаа учраас энэ голынхан сонгоно. За энэ дээр бол би virtual hard disk, VirtualBox disk image, virtual machine disk буюу одоо энэ дээр бол бид нэр VirtualBox disk image-ийг ашиглаж байгаа ISO файл дээр. За үүний дараагаар dynamically allocate хийх юм уу эсвэл би өөрөө size-а тохируулж өгөх юм уу гэж байна. За би өөрөө тохируулаад өгчөө буюу fix size-ыг дарцсан. За тэгэхээр би энэ дээр hard-ны хэмжээ тохируулж өгнө. За энэчнээс бол та бүхэн hard-ныхаа хэмжээг харж агаад хэдээр өгмөр байна те. За би юу хаа юм чам тестээр өгж байгаа учраас зүгээр 20 ГБ-тай өглөх доо 20 ГБ. Та бүхэн бол ерөнхийдөө цаашд ашиглаад явна гэж бодвол 40 ГБ ч юм уу өгчүүл зүгээр. За ингээ create хийчлээ. Үүсгэчлээ гэсэн үг. За үүний дараагаар явах вэ гэхлээр яг энэ дээрээ дарж агаад за mouse 2 дараа settings гэсэн ч болно, control S гэсэн ч болно те. Settings руу орчээ. За settings руу оронгууд системийнхэн мэдээлэл нь одоо энэ дээр би бол дараа нь ч гэсэн RAM-а тохируулж өгч болдог. За floppy энэ дээр нөө network-ийн тохируулж өгч болно. За одоо тэгэхээр бид нарт юу хийж өгөх хэрэгтэй? Storage руу орж байгаа нөгөө нэг ISO файлаа тохируулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр дараад empty одоогоор бол хоосон байгаа. Тэгээд choose virtual optical disk file гэж байгаа. За энэчнээс би-ийн ISO тэгээд ISO-го сонгоод өгчнө. За үүний дараагаар за аудио enter бол нэг хэрэггүй. За network дээр бол за натаар тохируулах юм уу, bridge adapter-аар тохируулах юм уу, нат хийх юм уу, сүлжээнийхэн гаралтан дээр нат хийх юм уу, bridge adapter буюу нэг сүлжээнд байгаа дээрээ оруулах юм уу, internal network гэх юм уу. Ерөнхийдөө бол firewall enter тохируулахад бол internal network enter-гээ явуулдаг. Ерөнхийдөө энийг бол сүлжээний мэдлэг нэлийн юм ярих учраас энийг алгасаа явчих. Ерөнхийдөө та бүхэн bridge adapter гэж сонгож байгаа. Тэгвэл миний яг юутай нэг сүлжээнд орно гэсэн үг. За би VLP 3S0 буюу энэ дээр Wi-Fi-аар орж байгаа. Одоо би Wi-Fi-аар орж байгаа учраас энэ virtual machine-тайгаа нэг сүлжээнд орохын тулд VLP 3S0 гэж орж ийн. За ерөнхийдөө Ethernet буюу лангаар орж байгаа тохиолдолд ENP0S 25-аар орно. За тэгэхээр ингэж өгчээ. За энэ dootlын docker mocker бол миний өөрийн тусдаа үүсгэжсэн юмнууд байна. За тэгээд ингэж өгчээ. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр enter дарахад Kali Linux маань асуудалгүй орох хэвээр. За ингэ орчлоо. Одоо энэ дээр яах вэ гэхээр доошлуулж агаад graphical install гэж өгвөл зүгээр. Ягаад гэвэл би шууд install гэдэг өчлөө нөгөө command line дээрээс ороо явчихна. Graphic-аараа энийгээ суулгачвал та нарт илүү ойлгомжтой болчихно гэсэн үг. За тэгэхээр энэ хилэн дээрээ бол бид нэр англи хэлийг сонгочвол зүгээр. За select your location гэж байгаа. Энэ дээр хүмүүс хөвчлэн United States гэж шууд default-оор нь явчихдаг. Нөгөө хүмүүс чинь нөгөө next гэдэг дараа явчихдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр энэ дээр time zone-ыг сонгож өгөхын тулд нөгөө Kali чинь цаанаасаа таны дараа нь бид нэр үзэн mirror server гэдэг дээр шууд холбогддог учраас order за энэ дотор байхгүй учраас тэгээд Asia буюу манайх ч Азийн бүсэд хамаарагдсан шүү дээ. Тэгээд EM бүсэг дарчингууд Mongolia гэдэг байгаа энэ дэр. Яг Монголоо сонгоод за UTF-8 буюу бид нар United States-ийн сонгоно. Энэ configure locales дээр за country based default locale гэж байгаа. Тэгэхээр бид нар UTF-8-ыг ашиглана. За American English бид нар дээр болноо. За IP version 6 configuration хийж гин. Энэ маань бол ингээ graphical install хийж байгаа учраас бүх юмээ шууд цаанаас нь тохируулаад өгч гэнэ гэсэн үг. За host name-ийг үгүй те. За host name нь default-аар Kali гэдээ явчихдаг. Та нар юу гэж өгөх нь таны бол ерөөхдөө дур.
Би бол зүгээр тест дээр үсгэж байгаа учраас шууд дефолтоор нь Kali-гаар нь явуулчих. За domain name хийгээд тах нэг шаардлага байхгүй. За энэ дээр болохоор network address-ийн right host name-ийг тохируулж өгнө гэсэн үг. Энэ дээр би дефолтоор явуулсан зүгээр. За root-ийн password байна. Энэ дээр би зүгээр бүгдээрээ юм суулгах байгаа амархан байдлаар өгөх би та бүхэнд show гэж дарж агаад. За test 1 2 3 4 гэдэг ч гоо. Арай амархан юм чинь тий. Test 1 2 3 4. Угаасаа энэ юусэн тэгээд 2 удаа хийгээд continue. За Улаанбаатарын цаг энэ дээр бол clock буюу clock-оо сонгож байгаа цагаа. Тэгээ энэ time zone дээр би анханасаа Американ гэж сонгоцсон нөгөө төрөнийх дээр Американ гэж сонгоцсон бол энэ маань буруу гарч ирээд орохдоо цаг нь буруу болно. Тэгээд mirror server буюу хамгийн ойрхон байгаа серверээсээ юугаа татчих авчихдаггүй болчих жоо гэсэн үг байхгүй юу? Одоо пакэжуудаа тэгээд тэгж зөндөө алдаа гардаг. Тэгэхээр хүмүүс яг энэ дээр жоохон буруу суулгачдаг гэсэн үг. За Улаанбаатар гэж сонгоч би Улаанбаатартай учраас. За диск яаж гин. Одоо энэний ерөнхийдөө процесс нь бол айгүй энгийн. Одоо жишээлбэл та бүхэн ерөнхийдөө Windows-ыг суулгаж үзчихсэн баг. Тэгэхээр Windows суулгахад яадаг вүлээ те? C дээрээ юу вэ? D дээрээ хувааж өгнө гэд гэх мэтлэнгээр яг иймэрхүү байдлаар хийдэг. Тэгэхээр энэ виртуал дээр суулгаж байгаа маань бол яг л үйлдвэрлэлийн систем суулгаж байгаа. Яг адилхан суулгана гэсэн үг. ISO файлын өглөө ISO ч дотроос задарна extract хийн. Extract-ийн энэ VirtualBox маань хийгээд өөр дээрээ тусгай виртуал орчин үүсгээд тэрэн дээрээ бидний одоо юуг нь үйлдвэрлэлийн системийг маань ажиллуулж өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нэр Kali-г би ерөөдөө та бүхэнд зөвлөхөд маш олон хүмүүс надаас асууж ирсэн. Kali маань эвдэрчлээ гэж зогооддаг. Тэгэхээр Kali Linux-ыг битгий үндсэн үйлдвэрлэлийн системээрээ сонгооч гэж та бүхнээс хэлмээр нь virtualization технологиуд хөгжөөд хахад битгий энийг Kali-г энэ дээр ашиглаач гэж хэлмээр байна. Одоо жишээлбэл VirtualBox VMware 2-ын дараагийн үеийг Docker гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Docker контейнер үүсгээд явцдаг. Тэгээд энэ иймэрхүү бүр технологи маань маш хурцтай хөгжөөд хахад яагаад үндсэн үйлдвэрлэлийн системээрээ Kali-г ашиглаад эвдлээд байгаа юм бэ те? Одоо энэ Kali маань хэрвээ ямар нэгэн байдлаар одоо дугаалаар boot хийнэ гэж яриад байгаа. Одоо хоёр үйлдвэрлэлийн системийг нэг хардан дээр одоо хоёр хувааж хийдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний үндсэн үйлдвэрлэлийн систем маань Windows байлаа гэж бодоход дугаалаар Kali Linux суулгачихлаа би орохдоо boot-ээсээ сонгоод Kali-гаар орох юм уу, Windows-аар орох юм уу гэдгээ сонгож болдог. Тэгээд иймэрхүү тохиргоо ичгэлээр одоо хоёр үйлдвэрлэлийн системийн нэг нь эвдэрчэнгүүт нөгөөх нь бас дагаж эвдэрх магадлал айгүй өндөр байдаг. Тэгэхээр заавалжгүй дахиж нэг бүүтлэх ч гэдэг юм уу, графикийн дахиж сэргээх ч гэдэг юм маш олон configuration тохиргоонуудыг засвар айгүйх ордог гэсэн үг. Тэгэхээр та бүхэн хэрвээ VirtualBox дээр Kali-га эвдэлсэн тохиолдолд дахиад буцаа суулгах чинь гэсэн үг. Эсвэл энэ VirtualBox дээр дахиж нэг гоё шин зүйл байдаг нь юу гэхээр snapshot гэж зүйл байгаа. За snapshot маань хаана вэ? За энэ байна. Take snapshot гэж зүйл байгаа. Snapshot гэдэг маань болохоор яг одоо би Kali Linux-ыг ашиглаж байлаа гэж бодоход тэр маань тэрийг snapshot хийгээд авсан тохиолдолд тэр маань эвдрэнгүүд буцаад snapshot-оо оруулангууд яг нөгөө өмнөх хөлбөрийг ингээ бичээд авчдаг гэсэн үг. Тэнгүүд тэр snapshot маань буцаж ачааллаад яг буцаад нөгөө хэвэндээ орчно гэсэн үг. Үндсэн одоо эвдэрцнэр маань хуучин яг болж исэн маань солигдоод яг болж исэн үйлдвэрлэлийн систем нь гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр guided use entire disk гэж энэ эсвэл за LVM ашиглана, encrypted LVM ашиглана. Энэ бол жоохон нөгөө юу гэсэн үг. Диск encrypt хийх үү те. За энэ дээр бол мануал буюу би гараараа хэрвээ тохируулж өгж байгаа тохиолдолд энэ дээр дарна. За тэгэхээр энэ дээр бол би бол үүсгэж өгсөн 22 GB-ийн Atari box hard disk байгаа. За SSD дээр үүсгэх нь гээд явцсан байна. За энэ дээр бол хэрвээ та нар дугаал дээр boot хэрвээ хийжсэн тохиолдолд тантай энэ дээр Windows-ийн чинь одоо hard mart нь гарч ирнэ гэсэн үг. Би энэ дээр бол зөвхөн 22 GB-ийн юу үүсгэж өгсөн учраас энэ дээр шууд орчиж байгаа. Яг энэ дээрээ за энэ дээрээ шууд би нэмэлт тохиргоо их шаардлагагүй учраас шууд энэ чинь хийгээ явчих. All files гэж дараад за энийг finish. Энэ дээр ext swap файлаа үүсгэсэн. Swap дотор маань болохоор одоо янз бүрийн би одоо жишээлбэл терминалаа ашиглаж байлаа гэж бодоход одоо энэ нь болохоор hard disk-нээс гадна авж байгаа нэг тийм swap нэг тийм notes юу гэх юм уу да. Logical тийм hard disk гэж ойлгож байна. Logical file, swap file маань болохоор за энэ дээр болохоор арай өөр зүйлүүдийг хийдэг.
За тэгэхээр the following partitions are going to be formatted. За энэ бол форматлагдж байна. Тэгээд write changes or disk гэж. За энийг дискээ солих уу гэж. За partition-ы форматыг хийж гин. За install the system буюу Kali-га installж гин гэсэн үг. Яа hard disk-ээ цэвэрлжлээ. Одоо яг аль hard disk-ын дээр нь Kali-га суулгах вэ гэдгийг би заагаад өгсөн. Учираас одоо шууд системээ шууд суулгаж эхэлж байна гэсэн үг. За ерөөдөө бол та бүхэн tutorial үзчихсэн бах. Тэгээд зарим нь бас жоохон алдаасаа суулгачдаг нь юунаас болж байгаа гэхээр яг тэр tutorial дээр болохоор American гэдэг эсвэл за энэ тэг хүн зааж ялаа гэж бодоход энэ тэг дээр нь тавьчихдаг. Тэгвэл time zone-ыг бид нар ч өөрсдөө хаана амьдарч байгаа л те. Монгол улс буюу Улаанбаатар хоттой амьдарч байгаа. За зарим нь Дархан ч гэдэг юм уу. Тэгээд энэ чинь ингээ time zone-оос ингээ сонгоо явчих болно. Тэгэхээр хамгийн ойрхон байгаа толон серверээс нь ингээд авдаг гэсэн. За тийм толон серверийн талаар ойлголтыг дэлгэрэнгүй дараагийн хичээлүүдээс ерөөхдөө ороход төлөвлөгдсөн байгаа учраас тэрэн дээр та бүхэн зааж өгнө. За тэгэхээр бүгдээрээ Kali Linux-а install-даа дуусчлаа. Одоо тэгээд оронгууд username надаас нэгж байгаа. За энэ дээр бол та бүхэн root эсвэл Kali гэж болно. Root гэд бичээд password-а хийгээд орчингууд бид нэр заавалжгүй урдаа super user do гэдэг командыг бичих шаардлагагүй. Одоо ерөөдөө sudo гэдэг командыг бичих шаардлагагүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээд ерөөдөө hacking гэхэд илүү амар болчихно гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө би root-ээр орчие. За тэгээд төрнийхөө password-ыг хийж. За ингээ Kali маань орчлоо. За яг ингээд network маань асуудалгүй орсон байна. За одоо ингээд ерөөдөө бол орчин маань бэлэн болчихж байгаа гэсэн үг.